Кино үзэн сувгатаан 5 таймаар л. За өнөөдөр та бүхэндээ 1980 онд нээлттэй хийсэн Оддын дайны 5 дугаар анги эзэнт гүрэн өшөө авсан нэртэйгээр төлөвлөлнө. За тугсан сууж таалан болгоно уу. Good morning. Nice of you guys to drop by. We would be honored if you would join us. Чихэн Оддын дайны шүтэн бишрэгчдийн хамгийн дуртай анги энд байдаг. За өнөөх үхлийн од игэн дэлбэлчгээд байхад эзэнт гүрнийхэн баазыг нь олчихдаг байна шүү. Тэгээд л босовчд хамаг юмаа хамж аваад хот гэдэг цас мусан гариг руу нүүхээс өөр аргагүй дөө. Бүх насаараа цастай гариг дээр байна гэдэг ёстой там байх та. Дарт Вейдер өнөөх үхлийн од игэн дэлбэлсэн нисгэгчийг үхтлээ хайж байгааг юм. Яагаад гэвэл хайртай тоглоомыг нэвтчихсэн болохоор одоо олж авч байгаад нүчих санаатай. Энэ чинь шудраг бус байна. Тэгээд шхан түүнийг сансар руу шидчихсэн болохоор хин нэг нэрж авахыг зөндөө удаан хүлээж суусан байгаа юм. За тэрч дээр үеийн явдал аль хэдийн мартчихсан биз. Юутач Люк хан хоёр ивэртэй ламаага унчихсан амьд сураглаад явж байв. Хан эзэнт гүрний хөлгөөс унсан өнөөх тагнуулын төхөөрөмжийг тоолгүй шууд харж амрахыг хүснэ. За битгий уурлаа. Би одоохон очиод туслаадахъя. Тэгтэл Люк руу гинтгэн цасны аимшигт мангас дайрчдаг байна шүү. Уг нь хан дууг нь сонсохоор ойрхон байсан ч бааз руугаа буцаж очиод тайлангаа тавьчихад жагсаалаас гарч эндээс ямар байна гин. Жавд өгөх ёстой өрөө өгөөгүй болохоор толгойг нь авчирсан хүн шагналтай байгаа юм. Тэгээд жавгийн алхахыг хүсэхгүй байгаа хин нэг биш өөрөө биеэрээ очиж уулзахаар шийджээ. Тэрээр энд тэндгүүгүйч явлаа баяртай гэж зарлах бөгөөд лиг тоохгүй байхад нь өөрөө шарлахаж чи надад сайн болохоороо л харамсаж байна гэж уурлаад хаалга савн одов. Чи чимэгтэй хүнийг арай л таниагүй байна да. Түүнийг явж байтал тий 3 пүлийг одоо болтол рээгүй байгааг дуулах. Хаалганы харуул гадаа хитрхи хүдэрч байгаа тул одоо гаруул хөлдөж өгөн гэж сануулсан ч хан тэгвэл тэнд хоёулаа хөлдөж өгөндөө гээд тас харанхуй руу Люкийг хайхаар гарлаа. Өнөөх цасны мангас Люкийг агуудаа аваачаад мах шиг шууд хөлнөөс нь дүүжилчихэж. Данч аз болоход гэрлэн сэлмийг нь яг доор нь үлдээчихсэн байд шүү. Тэгээд Люк хүч ашиглаад сэлмээ татаж ав. Хөөе, хүлээгээрээ. Тэр уг нь ийм юм чадгаа мдээгүй байсан юм шүү. Зүгээр л оролдоод үдсэн чинь бүтчихэж, гээд өөрөө хуу татаж унахта аз таарч өнөөх гэрлэн сэлмэн дээрээ онцгсангүй. Мангас түүнийг идэхээр ирэх яг тэр агшинд гарыг нь тас цавччгээд гадагшаагүйгээд гарчлаа. Тэр агуй дотор уг нь арай дулаахан байсан да мангасаа алчхаад үлдэхгүй. Тэгээд цасан дөнд төөрч яваад ухаан алдахад обиёрч түүнийг сэрэв. Сайн уу залуу минь. Тэгээд дагба системд очиж Йода багшийг ол гэж хэлв. Яг энэ үед хан дахиж өртөл унаж явсан амьд нь мөхчгөө. Хан Люкийг гэрлэн сэлмээр амьдны гизийг цуулж Люкийг дотор нь унтлахын шуудаа шиг хийж дулаацуулв. Хан яасан бэ гэж юу? Түүнд уг нь угсардаг майхан байсан л да. Гэвч баазынхан түүнийг хөлдөөд өгчихсэн байх гэж бодоод дулаанаа алдахгүй тулд агуйн урд хаалгыг хаачсан байдаг. Маргааш өглөө нь босовчд хідэн хөлөг юулж тэдний хүүрийг хайхаар гарсан ч юу ирүүл цав саруул олоод авлаа. За хан одоо явж чадахгүй. Хамгаалалтын бүрхүүлээ асааж дуустал ямар ч хөлөг хөдөлгөж болохгүй гин. Гэвтэл хан үүнийг ли өөрийг нь явуулахгүй байна гэж бодов. Над шиг ийм сайхан залууг нүднээсээ далд гаргаж чадахгүй байгаа биз дээ. Тэгсэн чинь ли уурандаа хан руу харуулах гэж шууд Люкийг үнсчдэг байна шүү. Люк дотроо харж байна уу хөвшин минь гэх шиг. Тэд гинтийн дохио хүлээн авлаа. Ци 3 по үүнийг эзэнт гүрний кодо байна гингүүд хан шалхахаар одов. Чүй хажууд нь байж байхад хан өнөөхийг бодож устгаснаар эзэнт гүрнийхэн тэнд ямар нэг юм байгааг мэдчихв. Эзэнт гүрний нэгэн офицер тэдний хот дээр байна гэж таамаглахад дараа нь юу гинэ чи юу яриад байгаа юм гэвч Дарт Вейдер Скайуокер тэнд байгааг баттай хэлв. Гэхдээ тэр нэрийг нь яаж мэдсэнийг бүү мэд. Дараа нь өнөөх офицер руу хараад чи намайг алхаар шийджээ гэсэн харцаар харав. Энэ бүхнийг хийлж өгөхөөр гисэнд чинь баярлалаа. Хан чүй хоёр баахан явах гээд оролцсон ч 1000 жилийн шонхор зассаар л байна. Люк харин босгож өгөх гэж байхдаа харсан хий үзэгдэлтэй итгээд дагбар руу нисв. Би ч ингээд солиорч байгаа байхдаа. Тэгтэл эзэнт гүрнийхэн хот гарагт хитрхи ойрхон гэрлийн хурднаас гарчлаа. Босовчд тэдний ирж байгааг мэдчихв. Хэрв тэд дохио амгцаа шууд зүгтсэн бол амархан холдох байлаа. Гэвч хан заавал нэг юм буудаж устгах гэснээс болоод яг нүүх өдрөө дайралтад өртөж байна. Тэд газраар дайралт хийхээс өөр аргагүй болов. Үүнд уурсан Вейдер адмирлыг дэлгэцний цаанаас хүч эрээ боож алдаг байна шүү. Зурагтаар хүртэл боож алж чаддаг байх нэ. Босовчд зүгтхийг оролдоно. Гэвч эзэнт гүрнийхэн төмөр урт хөлтэй том нохой шиг роботуудаар дайрч байна. Хуйг нь хитрхи зузаан тулд чирэгч олсоор хөлийг нь ороож унахаар шийджээ. Газар тунсныхан дараа хуйг нь нэмгэрдэг юм уу яадаг юм шууд буудаад устгачих боломжтой болчихов. Бааз нурж байгаа тул хан Лийг хөлөг рүүгээ авах хэрэгтэй боллоо. Вейдер яг ирэх үед тэд газар мултарч амжив. Босовчд Люкийг хөлгийг 2 бетон хамт бэлдээд тавьчихсан байсан тул тэд дагбар руу чиглэв.
Вейдер хамаг хөлгөө хан руу илгээсэн болохоор Люк тэр гаригаас маш амархан гарчлаа. Амархан байлаа шүү. Чи үүнийг амархан гэж байгаа юм уу? Шонхор хөлөг аюулд орж хурдны мотор нэвтэрсэн тул гэрлийн хурд авч чадахгүй гацав. Тэгээд араас нь сөнөөгч хөлгүүд хөөж байгаа тул солир багантай бүс рүү орохоос өөр аргагүй болов. Хин нэгэн тэнд маш аюултай гэж сануулсны дараа л шууд тийшээ зүглэндээ тавар бэлхэн. Яг тийм. Солирын дундуур амжилттай нисэж гарах магадлал ердөө 3720-д ганцхан тохионо. Харамсалтай нь бодит амьдрал дээр солирууд бие биенээсээ мэлийн зайд байдаг болохоор ямар ч аюулгүй байх байсан юм. Тэгээд тэд нэг том солир дээрх нүхэнд нуугдаж аюул өнгөрхийг хүлээхээр шийджээ. Намайг шууд зогтчихно гэж бодоогүй биз дээ. Люк дагбад ирэв. Гэтэл гэмтхэн хөлөг нь намайг чивтчихэж. Тэгээд Йода руу буудуулав. Тэр Йода гэдгийг нь мдээгүй болохоор аргагүй. Йода харин түүнийг даажигнаж хамаг юмыг нь уудалж эхлэв. Хүний гэр орон хувийн эд зүйлийг ингэж уудалж болохгүй. Люк түүнд нэлээд бүдүүлэг загнана. Надад чиний тусламж хэрэггүй. Динлүүгээ авъя. Энэ замагтай шалбаагнаас гарахад надад хэрэг болно. Йода түүний хоолноос нэг хацхад Люк хүрсэн гэд хоолоо шууд хайчихдаг байна шүү. Тэгээд Йода түнд Йода багшийг олж өгч чадна гэд өөрийнхөө шавар урц руу дагуулж очив. Юу гинэ? Миний гэр таалагдахгүй байна уу? Намаг дээрээ очиж хөлдөж өгөөрэй. Өнөөх солир дээр тэд хөлгөө засах гэж оролцоор л байна. Энэ хооронд хан Ли 2 улам ойртож байталтыг 3 пов дундуур нь орж хорлон сүтгэв. Уучлаарай хонгор минь, надад өөр зүйл зарцуулах цаг алга. Эзэнт гүрний хөлгүүд солирт нүдүүлж байгаа ч Вейдер хідэн хүн өгөх нь хамаагүй. Зөвхөн шонхор хөлгийг л олохыг тушаана. Бид одоо өөр юунд санаа зовхгүй. За тэр хамаг плато тийш нь илгээсэн ч утасны сүлжээ илүү сайн барих газар руу өөрийн хөлгөө ухрав. Хаан эзэн түнд үхлийн одгийг дэлбэлсэн нисгэгч түүний өөрийнх нь хүү гэдгийг хэлэхэд Вейдер дотроо та согтуу байгаа юм биш үү гэж бодсон биз. Тэр биднийг устгаж чадна. Яг тэр үед надад нэг бодол төрсөн юм. Энэ явдал намайг ч бас чөлөөлж магадгүй гэж. Хаан эзэн Люкийг устгахыг хүссэн ч Вейдер түүнийг өөрийн талд оруулж чадна гэж итгэж байв. Тэгээд хаан эзэн тэгвэл тэгж үзт гэв. Хоёр уг нь баазаа хамгаалж үлдэх ёстой байсан ч тэгээд тэднийг дагаж очиод нууцаар чагнаж байв. Йода Люк төвчээртэй байхыг сануулвч тэрээр жаахан хүүхэд шиг тунирхаж жида болоход яагаад ч тэмцэхгүй гэдгээ батлан харуулв. Үгүй ээ, би энд юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна. Цагийн гарц. Яг л эцэг шигэ. Та яаж ингэж чадаж байна аа? Энд чинь арай дэндэж байна. Йода Люкийг шалгахын тулд солиотой дүр эсгэж байснаа хэлв. Тэгээд тэднийг нууцаар харж байсан Оби-Ванд гомдлоо. Йода Люкт түүнийг бүх насан туршид нь ажилласан гэдгээ хэлв. Чи дэндүү тоомжиргүй юм. Тэд үнэхээр увайгүй байгаа биз? Энэ 3 хөгшин үнэхээр увайгүй хүмүүс. Люк өөрийн төрсөн эгчийг эргүүлээд олон жил болж байхад нэгэн ч түүнд үннийг хэлээгүй юм да. Гэвч Оби-Ван шасаар байсан тул Йода Люкээс сургуультаа дуустал үлдэн гэсэн амлалт авч Люк ч тэгэлгүй яах вэ? Би таныг гонсойлохгүй гэв. Эзэнт гүрний флот тэднийг олохын тулд бүр цөхөрч солирууд руу хаа хамаагүй бөмбөг хайж эхлэв. Ли гадаа нэгэн амтан байхыг хараад хан руу хөлгийг гэмтэж байгаа эсхийг шалга гэв. Нэгийг нь алдчихвол чи чин заримдаа ямар хэцүү хүн бэ? Би тийм гэж юу? Тийм ээ, би үнэхээр тийм. Тэгтэл тэд аврах том утны гидсэн дотор нуугцнаа мэдчихв. Хэнийг хараад байна аа? Өнөөх авраг ут чинь намаа ангаагаад унтдаг байж таарав. Йода Люкийг нуруунд дээр мортчоод олон 7 юм асуухаа боль гэж тушаана. Надаас хинч юу ч асуудаггүй байсан юм. Йода Люкт нэгэн агуй руу орохыг тушаахтаа зэвсгээ гадаа үлдээ гэв. Гэвч Люк зэвсгээ аваад орчихож байгааг харахад сургуулилтаа хэр зэрэг хариуцлагатай хандаж байгаа нь илт. Гэхдээ би зөндөө олон зүйл сурсан. Булангаас дарт Вейдер гараад ирэв. Одоо явах цаг боллоо. Тэгээд тэд удаашруулсан бичлэг шиг хачин дулаан хийж Люк түүний толгойг тас цавччихв. Бүтчгүүлч хамаа алга. Дуулган дэлбэрэхэд дотор нь Люк өөрийнхөө царайг олж харав. Би энэ зүуд 100 хурамгийг биелүүлэхийг зөвшөөрөхгүй. Багш Йода хүлээхээс залхаж байна. Вейдер шонхор хөлгийг олуулахын тулд хөлсний ангуучдад зориулсан ажлын байрны өдөрлөг зарлав. Тэгтэл эзэнт гүрний офицерууд тэднийг олчихлоо. Тэднийг барьчихлаа. Гэвч дараа нь шууд алчсан болохоор өнөөх ангуучдыг сэлгээнд байлгахаас өөр аргагүй болов. Тэндээ яг байж бай. Люк гар дээрээ зогсонгоо чулуу агаарт хөөргөж сурна. Гэтэл 2 хөлгөнд намаг руу живж байгааг дуулгав. Йода түнд хүч гээ ашиглаад хөлгөө гаргах гэхэд Люк жаахан хөдөлгсөн нь энэ бүтшгүй зүйл гэв. Чи бүтшгүй зүйлийг хүсэж байна. Йода миний юу хийхийг харж байг гэд хөлгийг нь хуурай газарт гаргаад тавьчихлаа. Вейдер шонхор хөлгийг алдсан офицероо шууд цааш нь харуулв. Харин өнөөх хөлөг нь эзэнт гүрний усан онгоцны дээр зүгээр л наалдаад зогсож байдаг байна шүү. Тэдний төлөвлөгөө бол сансарт хог хайхыг нь хүлээж байгаад хог хаягдал дунд нь нуугдаж хоцрох байв.
Тэнд хог шахагч байдгийг мэддэг Нааз үгүй бол хөвж яваа пиццаны хайрцагны хажуугаар зүгтэж чадахгүй шүү дээ. Тэд ханы хуучин найз болох Ландо Калрисиан гэдэг залуу руу очихоор төлөвлөнө. Тэр бол хүзөрчин мөрийдээ тоглоомд дуртай зөөрчин ир. Тэр чамд таалагдана. Гэвч хөлсний ангууч Боба Фетт хогийн суугт нуугдаж байгаад тэднийг даган үүлэн хот руу очив. Тэд биднийг мөрдөж байна. Энэ хүлгийг бишээ эгч минь. Люк дахиад л гар дээрээ зогсоод юмсыг агаарт хөөргөж байна. Йода түүнийг нүдэндээ төсөөлт гэхэд Люк Ли хоёрыг аюулд орж байгааг олж харав. Тэд аюулд орж байна. Тэр тэдэнд туслахаар явахыг хүссэн ч Йода сургуультаа дуусгана гэж амласнаа санаалав. Хэрв найзуудаа алдахыг хүсэхгүй байвал амлалтаа үргэлж биелүүлж бай. Тэд шонхор хүлгийг газардуулсан ч Ли цаанаа л нэг эндээс ямаар совин татаад байна гэв. Би зүгээр л эмэгтэй хүний зөвлөгөөнөөс хол баймаар байна. Ландо гарч ирээд хантай зодтолдох гэж байгаа мэд дүр эсгэснэ. Шууд тэрврээд авчихв. Харуулууд нь ч дотроо за тоглоом дууслаа тарцгаая гэсэн байх. Уг нь шонхор хүлэг Ландогийнх байсан бөгөөд хан түүнийг мөрийгөө даваад явчихсанд тэр одоо ч дургүй байдаг. Хөөе, чи үнийг надад шударгаар алдсан шүү, санаж байна уу? 3 буу хажуугийн өрөөнөөс 2 ийн дуу гарлаа гэж бодоод мэдлэхээр ортол шууд дэлбрээд бутарчдаг байна шүү. Люк найзуудаа аврахаар явсан ч Йода Оби-Ван хоёр түүнийг харанхуй тал руу уусан уу гэж айж агууг санаарай гэв. Тэд үүнийг бүтлгүйтэл гэж нэрлсэн ч миний санаж байгаагаар Люк Вейдерийн толгойг тас цавччихсан болохоор бүрмсэн ялагдал гэж хэлж боломгүй юм. Бидний дунд үлдэх нууд шүү. Люк эзэн одоо маш том аюулд ороод байна. Оби-Ван түүнийг Вейдер шиг харанхуй талд алдахыг хүсэхгүй байв. Гэвч Анакины тархийг олон жилийн турш угаасан шүү дээ. Хаан эзэн түүний найзуудыг өрөх болгон ашиглаж байна. Оби-Ваны сүнс хэрв чи одоо явбал чи ганцаараа үлдэн шүү гэж сануулсан ч Люк явсаар л байв. Учир нь чи харанхуй тал руу урууж магадгүй. Тийсээ зөв замдаа үлдэхэд чинь би тусалж чадахгүй байсан дээр. Өөгүй, би тийм зөрөгтэй хүн биш. Оби-Ван Йодад тэр бидний ганц найдвар гэхэд Йодад түнд ихэр ихч байгааг мартчихаа юу гэв. Оби-Ван тэр их чинь өөрөө аюулд орчход байгааг мартчихаа юу. Дээрээс нь тэр чинь улс төрч хүн тэдэнд итгэж болохгүй гэв. Чүй хог дахин боловсруулах зэгээс 3 пог олж аваад хэсэг вишүүл битнүүдтэй эд ангийнхан төлөө зодтолдохыг оролдоно. Ли Ландод итгэхгүй байгаа тухай яриаг Ландо өөрөө таслав. Чи түүнд итгэж байгаа юм уу? Үгүй ээ. Тэр эзэнт гүрнийг үзэж чаддаггүй юм. Би баттай хэлж чадна. Тэгснээ тэднийг шууд Дарт Вейдер руу дагуулж очиод Лигийн зөв байсныг батлав. Бидэнтэй хамт дайлагад оролцохгүй биз. Тэгээд тэд чүйг торсонд хийж 3 пог хэдийгээр боторчихсан байсан ч гэсэн хамт дүүчгээр шийджээ. Тэгээд тэд ханыг улаан гэрлээр тамлаж эхлэв. Шалахгүй, жаахан өвдөж магадгүй. За. Вейдер Боба Феттэд Люкийг барьсны дараа ханыг авч болно гэв. Түүний төлөвлөгөө бол Люкийг карбонд хөлдөөж хаан эзэнд аваачиж өгөх байв. Эрсдэл гаргахаас өөр аргагүй. Гэхдээ тэр процессыг дааж амьд гарч чадах эсхийг нь үзэхийн тулд эхлээд ханыг хөлдөөж үзв. Чи яасан их зантай, ухаан муутай, цэгсгэр үстэй малчин бэ? Тэр надад бараг танихч үгүй байх. Түүнээс салснаас хойш би өдөр бүр түүнийг бодсон. Тэр надад бүрмсэн мартчихаж. Тэгээд яг Падми шиг хан өгч магадгүй тул Ли түнд өөрийг нь тийм ч их зэвүүлдэггүй байсныг, бүр түнд үнэхээр хайртай гэдгийг хэлв. Би чамд хайртай. Би мэднэ. Хэлсэн үгээ буцаалаа, тамийн оронд уулзцгаая. Тэр ууг нь сайн хүн шиг байгаа юм. Тэд ханыг бэлхүүсээр нь гавсан ч шал дутуу гавсан болохотой. Учир нь түүнийг карбон хөлдөөчөөс гаргаж ирэхэд тэр гавгүй гар нь хөхнийхөө хажууд хүрчихсэн байв. Тэр зүгээр юм шиг байна. Тийм ээ, тэр амьд байна. Бүрэн гүн нойрондоо байна. Skywalker дөнгөж сая газардаж байна, эзэн минь. Эцэст нь бид тэр мангасыг барьж энэ дайныг дуусгах боломжтой боллоо. Вейдер өөрийнхөө цэргүүдээр биш, Ландогоор Ли, Чүй хоёрыг хүлэг рүү хөргүүлэхээр тушаав. Чи тэднийг хотод миний хяналтанд ор үлдээн гэсэн шүү дээ. Чи түүнийг надаас булааж чадахгүй. Люк ирээд хан зарагдахаар явж байгааг Ли, Чүй хоёрыг барьцаалагдаж байгааг олж харав. Ли түнд энэ бол өрх гэж хашгирсан ч Люк мэдээж би мэдэж байна гэд шууд яваад орчихов. Вейдер өрөөний уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хин нэгнэр гэрэл өдөртүүлж байж шүү. Skywalker, чи миний бодож байснаас намхан юм байна. Гэвч тэдэнд бууж өгөөд найзуудаа авар гэж хэлхийн оронд шууд зодтолдож эхлэв. Тэгэхээр чи тэдний нэг байх нэ, үнэн байна. Ландо Апл цагаа ашиглаад нэгэн халдсан залууд цэргүүдээ аваад тусал гэж тушаав. Ландо тэднийг ирэхээс өмнө анхааруулж чадаагүй дээ. Тэгээд Ли, Чүй хоёрыг аврахын тулд тохиролцоо хийсэндээ уучлалтгүй. Вейдер тэдний нүдэн дээр тохиролцоогоо өөрчлөхөд тэрээр аврах багийг дуудав. Гэвч түүний авсан талархал нь Ли түүн рүү хашгирч Чүй түүнийг боож өгөх гэсэн явдал байлаа. Хараач, та нарт найз олддоггүй шалтгаан яг энэ. Хүнтэй танилцаад 5 секунд болж байж шууд алхахыг оролдоно. Хэрв тэд Ландыг алах гэж дайрахаа зогсоосон бол Боба Феттийг нисхийг нь зогсоож чадах байсан ч юм билүү. Гайхалтай аврах ажиллагаа байлаа, тийм үү?
Энэ хооронд Вейдер Люктэй ойлголцох гэж тэнэгтэн. Хэдийгээр Люк түүнийг огт сонсохгүй байгаа ч гэсэн. Би үргэлж юм байгаагүй юм шүү. Би ч бас нэгэн цагт яг чам шиг жирийн нэгэн хүн байлаа. Люк өөрийгөө гинтийн бэлгээр дүүрэн гэж гайхуулж гэрлэн сэлмээ маш амархан алдчихдаг байна шүү. Хараач энэ бүхэн даамжрахаас өмнө зүгээр л ярилццгаая. Үгүй ээ. Тэр бас карбон камер руу шууд унчихв. Тэгсэн үү, камер ажиллах үед дээшээ өсрээд гарчихлаа. Тийм ээ, чи түүнийг барьчихлаа. Вейдер Люк руу хамаг юмаа шидэж эхлэхэд цон хагарч Люк гадагшаа сорогдсон өнөө. Бид ямар нэг юм алдчих шиг боллоо. Уг нь түүнийг хаан эзэнд аваачихыг хүсэж байсан биш билүү? Түүнийг сийд болгохын тулд уурыг нь заавал хүргэх хэрэгтэй. Бусад нь шонхор хөлгтөө буцаж очиод адал явдал руу гадуу. Хөгжүүн баясал жидаа нарт ийм зүйл хэрэггүй. Дарт Вейдер түүнийг өөртөө нэгдэж тэнцвэр авчир гэв. Марулийн баг шиг хоёр супер баатар хүчээ нэгтгэхэд богино хугацаанд ажиллаж болно шүү дээ. Гэвч Люк үгүй, би тийхгүй гэв. Хэрв чи надтай хамт биш бол чи миний дайсан. Намайг чамайг алхад хүргэж битгий шахаарай. Люк одоо ямар ч гарцгүй тавцан дээр гарчихсан байхад түүний гарыг тас завччихдаг байна шүү. Уучлаарай, заавал ингэх албагүй байсан юм шүү дээ. Гэвч цаашаа улам хурсаар л байв. Ингээд л болоо. Марулийн баг шиг хүчээ нэгтгэх одоо л эцсийн боломж. Бид түүнийг дийлж чадна. Би чамтай хизээж нэгдэхгүй. Надад чамд хэлэх ёстой нэг зүйл байна. Чиний уурыг баг зэрэг хүргэх тийм зүйл. Тэр бас Оби-Ван түүнд худал хийсэн гэдгийг дуулгав. Оби-Ван чиний сэтгэлийг надад буруугаар эргүүлэх гэж оролдож байна. Тэр надад хангалттай хэлсэн. Тэр намайг чиний төрсөн эцгийг алсан гэж хэлсэн. Үгүй ээ, би чиний эцэг байна. Би бол Анаkin Skywalker. За, чи юу гэж бодож байна да? Би чиний урмыг хугалчих шиг боллоо. Энэ худал ийм байх боломжгүй. Бүх зүйл боломжтой. Би чамд худал хийлээгүй, надтай хамт яв. Тэр тэднийг эцэг хүү хоёр шиг гарын ертөнцийг захираасай гэж хүснэ. Би түүнийг суудлаас нь унгаж, хоёулаа хамтдаа гарын ертөнцийг захирч болно. Бүх зүйлийг өөрсдийнхөөрөө болгоцгоё. Люк хашлаг даван үсэрсэн ч аз болж нэгэн антен дээр тогтож хоцров. Вейдер дотроо үүнийг л тааварлсангүй шүү гэсэн байх. Үүнийг дипломат шийдэл гэж нэрлэе. Люк хүчээ ашиглан Лиг дуудахад Ли түүнийг аюулд орсныг мэдээд буцаж авахар яв. Ландо Лигийн зөв байсанд гайхахад Ли тийм ээ, би ч гэсэн хүчийг ашиглаж чадна гэв. Чи юм тэнийг зүйл хаанаас олж сонсдог байна, Лазар тархит минь. Тэд Люкийг шонхор хөлгтөө авсан ч дайралтад өртөж л байв. Вейдер Люк руу залгаад яг л бусад эцэг их шиг өнөөх түүхээ дахиад л давтаж гарлаа. Тэгэнгүүт Люк утасныхын дугаарыг өгсөн биений сүнсэнд дуурлана. Тэд гэрлийн хурд авах гэж оролцсон ч мотор нь ажиллахгүй байв. Хоёр үнийг мэдэж байсан ч тэднийг аюулд орсныг мэдсэн хэрнээз 3 пог засах гэж зүтгэсээр байв. Тэгээд тэр моторыг нь засаж өгтөл шонхор хөлөг гэрлийн хурд аван зүгтэж чадлаа. Дарт Вейдер араас нь хараад л хоцров. Эцэст нь Люк шин төмөр гартай болж Ландо Чүй хоёр ханыг аврахаар шонхор хөлгөөр татвын гариг руу нисэж кино дуустав. За, 5 дугаар анги ингээд дууслаа. Дараагийн анги дээр уулзцгаая. Өнөөдрийн анги таалагдсан бол лайк болон subscribe дарж комент хийрээ. Удахгүй дараагийн ангийг оруулнаа.